бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх хотын тоглолт бол Монголын хувьд сагчдын хувьд бол баярын өдөр байдаг. Та бүхэнд баярын өдрийн мэндийг хүргэе. За тоглолтууд үнэхээр гайхалтай байлаа. Үнэхээр шийдсэн тоглолтуудын өдрийг биелээ. Ер нь бас ямар одоо зорилготой үйлчлэг вэ? Мэдээж төгөөлөлтэй. Тэгээ мэдээж авраг авах. Тэгээ яг гүйцээсэн цагтаа л ер нь бол баярлах гэж бодож байсан. Тэгээ гүйцэж чадлаа. Авраг авч чадсандаа баяртай байна. Тоглолтуудын хандлага хэр бэлдв? Тоглолтуудын хувьд бол яг хөгжлийн лигээс хойш бол ер нь ихэд тоглолтыг бол бэлдэж хамжааг байсан. Яг өөр тоглолтын ч юм уу одоо тэг багийн бэлтгэл мэсэл тэрдээ л явж байсан. Одоо 2-3 одоо удирлын өмнө тийм ээ бас ийм хөгжлийн лигээс орж ирээд дээдлийн систем төлөвлөлт одоо дид байртанд орж ирсэн шүү дээ. Өнөөдөр бас ингээд бас дутуугаа гүйцээж авах шиг. Тийм. Дутуугаа гүйцээсэндээ баяртай байна. Эцэст давраа авч чадлаа. Фэнүүдтэй хандаж өгч бай. Фэнүүдтэй хайртай шүү. Үргэлж та нарт миний талд өгдөгт баярлалаа. Тэгээд та наргүйгээр бол өнөөдөр би энэ өдөрт байх байхсан баха. Та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоёр дахь тоглолтын дээр хувцас холиод гарч ирсэн тийм ээ. Тэр тухайгаас яриач бас нэлээ бас сюрприз байж чадлаа шүү дээ. Тийм. Ер нь бол би угаасаа анхнаасаа яг тийм коуч ч юм уу яг нэг юм дээр явж байгаа яг ахнараасаа хараад том ах дундаа 2000 годомжинд сакс тоглодог байсан. Тэгээд ах нарыгаа хараад ер нь саксч болох маш амар хүс зоригтой бол яг тэр үнцгийг харуулах үүднээсээ бас годомжинд ч гэсэн олон хүмүүс байгаа шүү тий. Годомжны culture одоо тийм зүйлийг харуулах гэж ер нь бас хичээсэн. Тэгээд одоо дээдлигээс хөгжлийн лиг рүү бас манай баяр хөтмөд тоглох шийдвэр гараад ирээд тоглож байгаа тийм. Бас ингэж одоо доошоо доотлыг тоглож юм тийм. Янтар ер нь одоо яг юу хийхээр вэ? Хөл тоглож байгаа. Тийм ер нь бол би яг багасаа гарсан мэдээгээ өөрөө мэдээгүй яг сошиалс мэдсэн. Тэгээд ер нь бол бас энийг нэг талаараа боломж гэж ярьсан. Яг тэгэл өөрийнхөө тоглолтыг илүү сайжруулах, өөр дээрээ илүү анхаарах, өөрийнхөө тоглолт ур чадвар дээр илүү анхаарах тэр сая өгсөн болоо надад гэж бодож байна. Одоо буцаад бас дээдлигт орох тийм. Тийм мэдээж байлгүй яах вэ? Одоо тийм дээдлигт орно. Баярлалаа.